Рэзеро бол жоохон л өр сонголт хийх юм бол үр дүн нь оронгороо иргэдэг зохиол билээ. Зохиол мань Субару хэцүү сонголтод тулгарсан ч сэтгэл зүйн болон тулгарсан асуудлаа давж гарч байгаагаар үргэлжилж байгаа ч Субаругийн төрсөн өдөр болгоноор зохиолч маань хэрвээ Субару буруу сонголт хийсэн бол юу болох байсан талаар бичдэг. Энэ удаа Субаругийн хоёр дахь лүп болох Рэм үхэд Рам Субаруг буруутгаж алах гэж оролддог. Субару зугатаач болон шахагдах үед Бяатрис гарч иж хамгаалдаг. Яг энэ л сонголт их үе юм. Субару Бяатрисын тусламжийг хүлээж авч Рамтай тулалдах, эсвэл тэвчээртэй байж хоцлаасаа үсэрч өмнөх лүп амилдаг цэг дээрээс ирэх. Мэдээж Субару тэвчээртэй хандаж өөрийн хайртай хүмүүсийн төлөө ахин нөгөөд өгөх сонголт хийдэг. Гэхдээ энэ тохиолдолд Субару уул хилэндээ захирагдаж буруу сонголт хийх болно. Энэ бол Обереро буюу хилэнгийн what if story. Субару Бяатрисийн хамгаалалтыг зөвшөөрж Рамыг аргалаж байх оронд нойлоо зугатаасан ч гэсэн Рамд гүйцэгддэг. Рам Субару газар багалзуур унгасан ч Субарууд эсрүүцэж чадах хэмжээний хүч байсангүй. Үхэх нь гэж бодож үл Рамыг хүчин суларч ухаан алдан унав. Субару гайхаад очиж харсан ойн дундуур Субару хөөж байхдаа маш олон чөтгөр нохойд дайруулан шархагдсан байлаа. Энгийн үед бод өхүүлэхэд хангалттай хэмжээний их шарах байсан ч гэсэн үзий ядалт нь энэ хүртэл хөдөлгөж чаджээ. Хэдий биеийн шархаад дүүрсэн ч гэсэн Рам үзэгсэнтэй хэвээрээ байна гэж Субару бодсон ч одоо бол энэ бол хамаагүй. Рам Субаруг алах гэсэн тэрэнд нь Субару ууртай байлаа. Хөдөлгөөнгүй хэвдэх Рамын биен дээр очиод хажууд нь байсан том жолог Субару хоёр гараараа өргөн толгой дээрээ байрав. Чулуугаар цохих чимээ ой даяар сураатав. Энээс хойш Субару уурандаа хөдлөгдөн улам харгас үйлдэл хийх болно. За зохиолын 2 жилийн дараах руу өсрөх гэж байгаа болохоор 2 жилийн хугацаанд юу болсныг нь товчхон ярьж өгье. Субару уурандаа хөтлөгдөн муу зүйлс хийж явсаар өөрийн гэсэн маппing бүлгэмтэй болсон. Маппing бүлгэмхийн нэрийг нь Pleiades гэдэг. Pleiades Рэзеро ертөнцөд занал хийлэл болох хэмжээний аюултай бүлгэм болсон ба Subaru Purge King гэх нэрээр алдартай болсон. Маппing бүлгэмд нь маш олон хөлсний цэгүүд байдгаас гадна Рэзеро ертөнцийн хамгийн хүчрхэг хүмүүсийн нэг болох энэ хоёрыг өөрийн хүмүүс болгосон ба үргэлж хажуудаа байлгадаг. Энэ хоёр гүүгээр сул дорой хэвээрээ болохоор энэ хоёрын босс нь болохоор энэ хоёр тушаал өгж маш олон гим зэмгүй хүмүүсийг шалтгаангүйгээр алуулсан байдаг. Pleiades-ийн төв байр нь Pandemonium гэх маш том шилтгэн байдаг ба Subaru ихэнхдээ гол танхимд ганган синтедээ сууж төв байрнаасаа гардаг үгүй. Өөрт нь хувийн хийх ажил гарах үед л ховорхон тохиолдолд шилтгээнээсээ гардаг. За зохиол руугаа орцгоё. Росволын хашаар үзэгдэл эхлэх ба Рам Ремиг алсан Росвол Фредерикаг хөсөж авсан байдаг. Цамцаг маш их хүйжлэгдсэн ба Рам Рем хоёр Росволыг чухал хүмүүс байсан. Ялангуяа Рам. Рамгүй болсон Росвол өөрийнхөө нэг хэсгийг алга болгоцсон гэж хоосорсон байлаа. Фредерика хэд хэдэн удаа сэтгэлгээний тасах гэж орсон ч нэмэр байгаагүй. Харин Пак бол ердийн хэсэг ууртай байлаа. Хаш Эмилийг хамгаалж чадхуйц хэмжээний газар биш болсон ба ийм болсонд Росволыг буруутгаж байлаа. Пак Фредерика хоёрыг коридорт хэрэлдэж байх ба Пак Росволыг доромжлох үед Фредерика эзнийг нь доромжлохыг тэсээгүй ч Пак Фредерикаг эхнийхээ үйлдэлийг хийхээс нь ч өмнө хөлдөөгөж яваадаг. Росвол Фредерика мөсөн дотроос гарах гэж оролдож байхдаа таарад гаргахын тулд шид хийх гэж байсан араас нь ирэх дайралтаас арай хийж болтов. Энэ маш хурдан цавшилт байсан ба Росволын ардаас сайн болтлоо гэж хэлэх сонсогдоод харсан тэр алуурчин цэнхэр өстэй залуухан эрэхтэй тэгээд цэнхэр ба улаан сэлэм бүсгийн нээсээ зүүсэн хүн байлаа. Энэ залуугийн нэрийг Сесилис гэдэг ба цэнхэр аянга гэх очтой Волокио улсын бурханлаг 9 генералын номер 1 буюу хамгийн хүчтэй нь. Манайхны улс болох Лугникагаас баруун зүгт оршдог улс юм. Сесилис бол Рэзеро ертөнцийн хамгийн хүчрхэг хүмүүсийн нэгээс гадна хочноос нойлсон байх гэж бодож байна. Маш хурдан, аянга шиг хурдан дүр юм. Росвол залуу ирийг хараад хоорондоо юм ярьж эхэлдэгч Росвол өөрийнх нэг гар нь таслуулсан байгааг анзаардаг. Үлдсэн гараар шахагдсан гараа байж сул галын шидээр шархаадуулж цусыг нь тогтоогоод Волокио улсын харамтай Лугнико улсыг эзлэхээр ирүү гэж асуусан Сесилис яг үнэндээ өөрхөнд ажилдаг болсон гэж хэлв. Угаасаа нэгэнд алхахаас хойш гэж бодоод өөрийгөө Purge King-д ажилдаг гэдгээ хэлв. Росвол хааны чинь нэрийг асууж болох уу гэж асуухад Сесилион эргэлзэж байгаад нэрийг нь хэлэхтэйгээ зэрэгцсэн аянгийн хурдаар толгойг нь цавчин унгав. Росвол нэрийг нь сонсоод инээмсэглсээр хөдгийн унав. Үхэхийн өмнө толгойд нь буусан зүйл нь хоёр ихэр үйлчлэгч нь байв. Бяатрис танил хоолойг сонсоод айж эхлэв. Субару ирсэн байж байх ба Субару сайн уу гэж мэдлэв. Субаруг царай нь өмнөхөөс илүү амар, ярианд нь ч гэсэн баруун өнгөөс орцсон байв. Рамд хөөгдсөн тэр үед өөрийгөө үхэх гэж бодсон ч Бяатрис хамгаалахар ирсэнд маш их баярлалснаа хэлээд яагаад тэр үед өөрийг нь өхүүлээгүй юм гэж асуув. Бяатрис хариулсангүй. Бяатрис гэхдээ нэг зүйл анзаарсан ба тэрийг нь Субаруч бас анзаарав. Тэр хоёр хоёулаа цөхрөлгөх өвчнөөр өвдсөн байсан юм.
Хаали Бэлгийн танаас ч юм гараад ирсэн ба хэн ч мэдэгдэлгүй сүүдэрт ногддог нинжагийн техник ашиглаж орж ирсэн юм. Хаали Бэл маш хүчрхэг ба Беатрис айхаар хэмжээний хүчрхэг байв. Субару Хаали Бэлд сэлэм авэдэр гэж тушаав. Авчирсан сэлмийг нь барин нэмсгэлсээ Субару Беатрис руу ойртож очиод чиний өмсөн энэ бүх өнгөнүүд үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна гэж хэлв. Беатрис Субаругаас асуулт асуусан ч Субару тэр асуултыг нь ойлгож чадаагүй. Хэрвээ өөр амьдралаар амьдсан бол ойлгох байсан байх. Субару сэлмийн Беатрисийн цээжинд зон алав. Роуз улын харшиж яг юу болсон бэ гэвэл Пак харш аюулгүй газар биш болсон гэж үзсэн тул Субарутай хувилдаж харш дотор хүмүүсийг алаад Эмилиаг Субаругийн харш руу илүү аюулгүй газар руу нүүлгэх төлөвлөгөө боловсруулсан. Сесилиус Халибел хоёр Субаругийн хамгийн ихтгэл тусгууд нь ба Сесилиусыг Роуз улыг алуулахаар явуулаад Халибелийг өөртөө хамт Беатрисыг алахад нь туслахаар төлөвлөсөн. Төлөвлөгөө нь амжилттай болов. Фредерикаг харин алалгүй цуг авч авсан ба шалтгаан Субаругийн харшид үйлчлэгч хэрэгтэй байсан юм. Пандеминий бол маш том хорш бөгөөд Фредерикад хийх ажил маш их байдаг. Харшиг цэвэрлэхээс гадна хоол хийн, дээр нь Субаругийн бохирдуулсан зүйлсийг хүртэл цэвэрлэх хэрэгтэй. Жишээ нь ахмад насны 8-чин ирж цаашдын Плейдестэй хамт хийх 8-ны талаар зөвлөлтөөр ирсэн байлаа. Субаругийн дургийг хүрхэнд бол маш их боломжтой ярьж байсан. Тэгээд зөвлөлтөөний үр дүнд Субару сэтгэл хангалуун хардаж байлаа. Хөгшийн 8-чин яг гарааж авах гэж байсан Субару зоос шидэв. Сүүл гэж хэлэхдээ зэрэгцэн Хаали Бэл 8-ны толгойг таслан унгав. Фредерикад Субаруг үйлдэлүүд таалагдаагүй ба тэргээд Субару төлөв. Субаруд энэ харилцаанд таалагдаагүй ба дараа нь Фредерика оройн хоол авчирч өгөхөд Субару Фредерикийн өмнө зоос шидэв. Зоос толгой болоо. Санаа зовлтгий Фредерика чи болон чиний гэр бүл аюулгүй гэж Субару хэлв. Фредерика нүдэндээ нулимстай өрөөг орхиж гарахдаа яаж аваад амьдрал нь ийм болчих вэ гэдэгтээ гайхаад өнгөрөв. Субару энэ авраасаа болж Purge King-ийг хож авсан ба Субарутай нэг өрөөнд цуг байх нь ямар ч хүний хувьд айдас давтуулсан нуруур хүйд даахад төрөгдөг. Тэр хүн амьдрах үгүйг нь Субару зоос шийддэг ба толгой буувал амьдрна, сүүл буувал үхнэ. Жонхол дургүйг нь хөргөл өөрийнх нь хүн байсан ч үхлийн алаавна. Өөрийнх нь хамгийн ихтгэл тусгууд болох Халибел Сесилиус хоёрын амж гисэн эрсдэлтэй нөхцөл байдаг. Харшийн гүд маш сайн хамгаалалттай өрөө байх ба тэнд Эмилиа байдаг ба харшийн хүмүүс гүнж гэж дууддаг. Эмилиа энэ өрөөнөөс гарч иж болохгүй ба Эмилиа дээр ганцхан хүн л эрдгэн Субару сэтгэлээ засах гэж 10 өдөрт нэг удаа ирж Эмилиагийн гоёыг дэрлэж өөлөн Эмилиагаар тайлхруулж авдаг байв. Субару ирэхгүй бол Эмилиа өрөөндөө Пактай хамт хоёулахнаа цагийг өнгөрөөдөг. Өөрх нь өмнөх амьдрал нь ч гэсэн олигтой байгаагүй болохоор Эмилиад Субаруг өөрг нь авсанд нь талархдаг. Тэгэд Рам хоёр өгсөн болохоор дэлхийг сайхан болгох гэх мөрөөдөл нь үхэж хааны сонгуулиас нэрээ татсан байдаг. Роуз улс Лигоника улстай маш том хүн байсан ба Роуз уулыг өгсөн гэх мэдээ улс даяар тархаж бүгд Purge-ийн хэсэг үйлдэл гэж мэдэж байлаа. Лигоника улсын харин Пандеминиум руу дайрахаар шийдсэн ба Пандеминиум шитгэн рүү нэгэн гэрэл дайралт ирж шилтгэнийг сүйтгэж Субаругийн 80 гаруй хүн өөхөв. Энэ бол Райнхард сэлмийн гигантны ганцхан цавчлтын үр дүн байв. Лигоника улс Плейдесийг нэг мөсөн дуусгахаар шийдсэн тул Райнхартыг хүртэл илгээсэн нь нойлоо. Тоос арилгахуйд Purge King огцхонч бэртэлгүй Синти дээр Халибал Сесилиус хоёрын хамт байж байгааг хараад Райнхард гайхав. Чиний дайралд ирэхийг харсан болохоор өөрийгөө хамгаалахад хангалттай хугацаа байлаа гэж Субару хэлв. Энэ үед л Райнхард Purge King Субару гэдгийг ойлгоод маш их гайхав. Сесилиус Райнхартыг аргалъя гэж хэлээд урагш гарах үед Халибал Субаруг аваад сүдрийн ч зүгээрээ зүхтав. Райнхард өмнө би чамайг дийлж байсан чи бүтээр тулдах шаардлага байхгүй гэж ярилцах гэж орсон ч Сесилиус тоодоггүй. Сесилиусийн хувьд Райнхартыг ялах нь амьдралынх нь зорилго байсан юм. Сесилиус сэлмээ суглангаас сэлмнүүдийнхээ нэрийг дуудав. Жакин, Юмекин. Энэ хоёр сэлэм бол Резер ертөнцид 10 хүн орших ариун сэлмнүүдийн нэг байлаа. Райнхард ч бас өөрийнхөө сэлмнийхээ нэрийг дуудав. Ryuken. Ryuken гэх энэ лууны сэлмэн зөвхөн өрсөлдөгч нь өөрийг нь сугалахад хүлээн зөвшөөрөгдөхөр хүн байхгүй бол хуйнасаа сугардаггүй. Бүхнийг хуваагч хамгийн хүчрхэг сэлэм юм. Лууны сэлэм маань Сесилиусыг өөргөн сугалахад хүлээн зөвшөөрөхөд өрсөлдөгч гэж үзжээ. Ширүүн тулаан эхлэж шилтгэн тэр чигтээ чичирж байлаа. Пак Эмилиа тандан ингээд бүх зүйл дуслаа Эмилиа. Райнхард Субаруг алахаар ирсэн гэж хэлв. Ширүүн тулаанаас үүссэн газар хөдлөлт Эмилиагийн өрөөний хаалгыг онгойлгов. Эмилиа шилтгэнээр Субаруг хайн гүйж байсан ч Райнхартаа таарчхав. Райнхард биеийн тэр чигтээ шархтаж сулцсан байлаа. Райнхард гадаа сүүх тэрэг бэлэн байгаа хурдан гарч зогт гэж Эмилиад хэлв. Эмилиа Субаруг орхиж авч чадахгүй гэж хариулв. Райнхард үргэлжлүүлэн зогтохыг гуйж байсан гинт мөссөн сэлэм Райнхартыг цээжиг сүлбэв. Эмилиа Райнхард хоёр юу болчих вэ гэж маш их гайхав. Райнхартад ариун хамгаалалтын ивэл
гэх чадвар байдаг болохоор энгийн үед баргийн дайралт нэвтрэхгүй. Гэхдээ Эмилиа энэ дайралтыг өөрөө ч мэдлгүй хийсэн болохоор Райнхартын ариун ивэл нь энэ дайралтыг мэдэрч чадаагүй юм. Эмилиа Райнхарт Субарууд аюултай нэгэн гэж далд тухамсартай мэдэж байсан болохоор өөрийн мэдэлгүй Райнхарт руу дайрсан нь энэ байсан. Эмилиа Райнхартад Субарыг орхиж явуулахыг говь. Райнхарт их боломжгүй гэж хариулв. Эмилиа Пакаас тусламж дуудан Пак гарч ирэхдээ зэрэгцээ эргэн тойрны агаар хөдөж Райнхарт арга үсрэхэд хүргэв. Райнхарт Субару 126 мянган хүний үхэл буруутай хэлэхэд Эмилиа маш их шоконд орсон ч гэсэн Субарууд гар хүрэхгүй гэж хэлв. Райнхарт өөрийн нэр цолоо дуудаж тулаанд бэлдэн үрэлт ав. Эмилиач бас өөрийн нэр цолоо хэлв. Ийхүү мөсний шулам, мөхлийн аратан, сэлмийн гигантэн 3 тулаан эхлэв. Энэ 3 тулаан пандемиум цамхыг юу ч үгүй болгов. Балгас болсон шилтгэн дотор Субару гүйж байсан Фредерика Субару руу дайрах гэж оролцсон ч Халибел Фредерикагаас Субару хамгаалan алах гэсэн Субару өршөгийг тушаагаад Плейдис ийхүү дуусаж байгааг мэдэж байсан болохоор Халибелийг ч гэсэн зүхтаа гэж хэлээд өөрт нь үйлчилж байсанд баярлалаа гэж салгаас игээд салцгаав. Субару үргэлжлүүлэн шилтгээнээрээ ганцаараа гүйж байсан ардаас нь Эмилиа дуудав. Шилтгэний нөгөө цагт хоригдож байх хэвээр Эмилиа энд байгаад Субару маш их гайхав. Пак Райнхарт хоёр жүүд холсон тодорхойгүй байгаа ба Эмилиа хүн чарах аваагүй байдаг. Эмилиа Субару дээр гүйж ирэн өөрийг нь хэн болохыг нь мэдсэн, юу гэснийг нь мэдсэн. Гэхдээ би чамайг уучлж байна гэж хэлв. Энийг сонсоод Субару айжглан өөрийнх нь хийсэн энэ бүх хариу сүлжээний дараа өөрийг нь уучлах хүн байхсгүй гэж бодон Эмилиаг түлхээд ходолч гэж орилов. Субаругийн нүдэн дээр Эмилиа өнгөө алдан хар цагаан өнгөтэй болов. Энд юу болоод байгааг тайлбарлая. Субару зохиолын 2 жилийн өвсрэлтийн дараа өнгө харж чадахгүй болсон байдаг ба бүхнийг хар цагаанаар хардаг болсон байсан. Гэхдээ өнгөө алдаагүй хэдэн хүн байсан. Беатрисыг алах үед хэлдэггүй санаж байгаа үсттэй. Чиний өмссөн энэ өнгөнүүд үзэсгэлэнтэй байна гэж хэлсэн. Беатрис Субаругийн өнгөтэй харж чаддаг цөөхөн хэдэн хүний нэг байсан юм. Бусад бүх зүйлс хар цагаан өнгөтэй. Хар цагаан өнгөөр харагдаг бүхнийг Субару худал хуурмаг гэж үздэг. Үнэж албат болох Халибел Силиус хоёр хүртэл хар цагаан өнгөөр харагддаг байсан юм. Райнхартыг өнгөтэй байна байх гэж найдаж байсан ч өнгөгүй байсан юм. Субару өнгөтэй харж чаддаг 2 хүн байсан нь Беатрис болон Эмилиа. Субару Беатрисыг алчсан. Эмилиа хэрэн өөрийн өнгөө алдаснаар Субаругийн хувьд ертөнц өнгөө алдав. Субару Эмилиаг орхин өөрийн итгэж болох сүүлийн найдвар болох зүйл рүүгээгүй. Субару коридороор гүйсээр өөрийн овс дээрээ ирэв. Энэ өрөө Эмилиагийн өрөө шиг маш сайн хамгаалагдсан байсан юм. Ягаад гэвэл Эмилиатай дүйцэхэд чухал зүйл хадгалж байсан болохоор. Өрөөнд номны тавирны ард нууц өрөө байдаг ба зөвхөн Субару л онгойлгож чадна. Субару өрөөний хаалгыг онгойлгон дотогш ороход гинжний чимээ гарсаар эмхтэн хүн гарч ирэв. Цусан улаан үзэн адалтаар дүрсэн нүдтэй эмхтэй 2 гараа Субару руу сунган үхэхэд бэлэн үү? Барас уу? Окей, ингээд энэ what if маань дуусаж байна. Ашгүй нэг дуус хэдэн цагт суучих. Өмнөх Рейзергийн имжлэг дээр хэлж байсанчлан what if зохиолын хамгийн ихний бүлэг болох Аямоцу буюу Pride бардамнал дээр л Субару ахин төрхөөргүйгээр нэг мэс үхдэг. Сая Субару Рам алуулаад ахин төрсөн үү? Төрсөн бол хаана тэрхэн мэдрэл тодорхойгүй байдаг. Нэмж хэлэхэд Аямоцу гэж буруу сонголт алдаа гэсэн утгатай. Энэ удаагийн зохиолын нэр нь Обуриru буюу живэх гэсэн утгатай үг. Нэрнээс нарахад бол 7 хар нүгэл идэрт ямар ч холбоогүй санагдаад байгаа юм да. Энэ нүгэл мүгэл гэх зүйлийг нь уншигчт нь гаргачихсан юм шүү. Миний мэдхийн дараагийн what if болох Рэм Субару зугтдаг зохиол нь л нэг нүгэлтэй холбоотой гарчигтай байдаг санагдаж байна. Рэм Субару цог зугтдаг зохиол нэлээд урт зохиол болохоор товчлоод 30-40 минутын имжлэг болох бах. Тийм болохоор оруулах гэж бодох байх шүү.